Дангууны зай байршлын онцлог. Бүтээгдэхүүний тавигдах лангуу хоорондын зай зэрэг хаана зарагдах вэ? Ямар хэлбэр дүрстэй байвал илүү тохирох вэ гэдгийг бодож төлөвлөх хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүд дээрээсээ дарагдах, хэлбэр дүрсээ алдах, лангуу дүүрэн байх үед болон хоосрох үеэр харагдах байдал. Цаашлаад нүүрэн тал болон артлыг нь хамаагүй өрөх юм бол эсвэл бүтээгдэхүүн буруу өрвөл хэрэглэгчэд харагдах дүр төрхийг нь ч гэсэн бодолцох хэрэгтэй юм а. За энэ жишээн дээр гэхэд бүгдийг нь доош нь харуулж өрсөн байгааг та бүхэн анхаараарай. Магадгүй сав баглаа бодол нь өрхөд зориулагдсан хэлбэр дүрстэй биш учраас шууд хаашаа хамаагүй харуулад тавьчихдаг байж магадгүй. Жүүсийг гэхэд жишээлх юм бол хүн доошоо харуулад өрчихсөн байгаатай та бүхэн таарлаж байгааг бах. Одоо та бүхэн лангууг судлахтай холбоотой экспертийн зөвлөмжийг хүлээн аваарай. За лангууг судлах гэдэг гол ач холбогдлыг та бүгддээ ярья. Лангууг судалж байгаагийн гол ач холбогдол бол ялгарлыг л олох гээд байгаа. Тэгэхээр яг ингээд голоор нь явж байгаа бүтээгдэхүүн донд танаа бүтээгдэхүүн ялгарч гин үү гэдгийг л лангуучин өөрөө хэлээд өгнө. Аяндаа өртсө лангуу руу ойртож явхад хідэн алхмын цаанаас л өөрийгөө ялгаруулж идэг гэж байгаа. Сайн сав баглаа бодол. За гэтэл одоо үндсэндээ бол яг энэ хавцаа бол энэ бүтээгдэхүүнүүд байна. Гэхдээ яг алийг ч авах ёстой болоо гэд баг ойртож явахдаа толгой жоохон эргээд за яах ёстой болоо юу лээ би чи ямар бүтээгдэхүүн эргэлдэг вүлээ гэд ингээд анализ хийгээд эхлэх нь. За сав баглаа бодлын орчинд нь байгаа хамт бүтээгдэхүүнүүдээс ингээд шал ондоо хэлбэртэй байх юм бол бас ялгарна. За тэгээ нэг онцлог нь бол одоо энэ ижил төрлийн бүтээгдэхүүнүүд их олон байгаа гэвэл хүмүүс бас ингэ дээрээс нь харж идэг учраас бөглөөг бас их анзаардаг гэж байгаа. За лангууг судлахдаа бас дараа нэг судлах зүйл бол яаж өргөддөм бэ? Одоо ямар бараануудтай хамт өргөддөм бэ? Дандаа юм босоо бараанууд байт юм уу? Манай бараа дээрээсээ дарагдах нь юу юм? Эсвэл нөгөө буруу зөв өргөдчихөөрөө яаж харагдах нь вэ гэдгийг их анзаарч явах хэрэгтэй. За тэгээд сав баглаа бодлын дизайн шийдэл гаргаж байгаа хүмүүс бол яг бүтээгдэхүүнээ нөгөө merchandiser хариуцж байгаа хүмүүстэйгээ нийлээд бараа бүтээгдэхүүний лангуун дээр яаж өргөдөж байгаа байдал гэдэг дээр их ач холбогдол өгж тэрийг сайн хянж шалгаж явах хэрэгтэй байх нь. За яг манай Монголын дэлгүүрүүд дээр та нар одоо зураг үзүүлэлтгүй мэдж байгаа ямар байдалтай байдаг вүлээ. Тэгэхээр тийм орчин нөхцөлд манай бүтээгдэхүүн очноо л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр тэр дунд манай бүтээгдэхүүн яаж адгалж өөрийн гэсэн тогтцтой байх юм? Яаж нэг бараагаар нөгөө бараагаа даруулчихгүй байх юм? Нөгөө бараа маань одоо манай бүтээгдэхүүний гол мессежийг хаагаад авах юм гэдгийг сайн харж дүгнэх хэрэгтэй. Тэгээ тэн дунд ялгарх шийдлийг олох хэрэгтэй гэсэн үг юм. За одоо дэлхийн топ дизайн одоо шийдэл гаргадаг хүмүүс бол энэ лангуун дээр өргөдөх байдал дээр маш их анхаарал тавьдаг. Тэгээ лангуун дээр өргөдөж явахдаа хүртэл ийм нэг хүний анхаарал татсан лог гүйсгэж байгаа дээр анхаарал тавьдаг. Жишээлбэл энэ ундаа тусал шиг тэг ингээд өргөдөөн зэрэг яг ийм тэгш хэмтэй үүсгэж байгаа ийм шийдлийг олсон байна. За дараагийнх нь жишээ болгохтой зэрэг нөгөө хөөрхөн муурны зурагта сүүний зураг байна. Өмнө нь одоо яг дангаараа байхыг харсан. Гэтэл яг энийг дөрвөн сүг зэрэгцүүлээд игнүүлэхэд муур өөрөө ийм дүрсүүд гаргад юм байна. Тэгэхээр лангуун дээр өргөдөж байгаа байдал энэ дүрслэл өөрөө бас ингээд ажил хийдэг байх нь шүү дээ. Зүгээр нэг ингээд тараагаа шидчих биш. Тэгэхээр би та бүгдэд болохоор илүү нөгөө санаа өгөө танаа бүтээгдэхүүн чин мянган өрсөлдөгч нар дунд одоо ялгархын тулд эхний үед л хүчтэй гарч ирэх ёстой. Брэнд дээрээ эхний үед ялгарх ёстой. Зүгээр л нэг нүднийх нь үзүүрээр анзаарагдчихгүй өнгөрч болохгүй гэдэг утгаараа дэлхийн ийм хүчтэй ялгарл өгсөн сав баглаа бодлуудын жишээг харуулад байгаа. За дараагийн жишээ энэ зүгээр уснууд байна. Дэлгүүрт байдаг уснууд ердөөсөө ингээд харагдаж идэг. За гэтэл нэг усны Go Water гэсэн усны брэнд ийм уснууд донд ялгарх га сав баглаа бодол дээр ажиллаж илтэй. Тэг яаж ийм сав баглаа бодлороо ялгарх юм бэ? Яг л энэ уснаас өөр одоо ялгаа байхгүй харагдаад идэг. Энэ ийм сав байх сонголттой юм шиг. За гэтэл шийдэл дээрээ яаж хийсэн бэ гэхээр ямар ч тийм ярьдаг марлаг голоороо ороосон юм байхгүй. Тэгээд хэлбэр дүрсийг нь шууд өөр. Тэгээд хамгийн доотлолд нь брендийнхээ нэрийг илтгэсэн.
Тэгэхээр энэ сав баглаа бодол болохоор дэлхийд бас айгүй том анзаарж ялгарх байдлаараа одоо усны секторт онцлог нөлөө үзүүлсэн. Тэгээ хэдэн литрийн савлгаатай вэ гэдгээс хамаарат ус нь өөрөө шууд ялгарч байна. За тэгэхээр сав баглаа бодлын дүрслэл гэдэг зүйлийг бодохдоо өрөлт хураалт гэдгийг хүртэл анзаарч одоо яг тэгсэн тохиолдолд бас нэг утга агуулга илэрхийлэх хэдэр шийдэл олж чадах юм бол хүмүүсийн анхаарлыг татдах нь байдаг байна, тийм ээ.